Автомашины засвар хийдэг вьетнамчуудын зураг болоод бичлэг сошиал ертөнцөөр цацагдж ихээхэн шүүгэн дэгдэж байна. Эдгээр зурагнуудад ерөнхий боловсролын сургуулийн охидтой хамт байгаа нь ажиглагдаж, мансууруулах бодис хэрэгэлсэн байж болзошгүй. Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн, мөн нохой мохоор боодог хийдэг зэрэг олон асуудал яригдаж байна. Энэ нь монголчуудын дургуутслыг хүргэж байгаа нь дээрх зураг болоод бичлэгүүдийн доорх сэтгэгдлүүдээс нь ажиглагдаж байгаа юм. Вьетнамчууд нохой мохоор боодог хийх үедээ айлын нохой хулгайлсан бол эрүүгийн хуулиар шийдвэрлэгдхийг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Цагдаагийн байгууллагад гэмтэргийн шинжтэй үйлдэлийг мэдээлэх юм бол энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийх юм эрх зүйн үндэстэй байгаа. Ерөнхийдөө бол ямарваа нэгэн гадаадын иргэний эсрэг үйл ажиллагаа хийх ч юм уу, бослого хөдөлгөөнд урайлан дуудах, эмэг замбраагүй байдлыг бий болгоход интернет орчин хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан урайлах юм бол энэ эрүүгийн гэмтэргийн хариуцлага хүлээлгдэгэ гэдгийг бол бас иргэд маань анхаарах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол та хуулийн өрөөндөөс илэрхийлэх таны эрх нь байгаа гэдгийг анхааруул. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнд нь төрийн болоод төрийн бус байгууллага хяналт тавьдаг. Гэхдээ бүлэгмүүд цуглаан зохиож хууль тогтоомжоос гадуур үйлдэл гаргаж болохгүйг анхааруулсан юм. Эрүүгийн хуулийн дээр садар самууныг сурталчилсан бичлэг болон фото зургийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд байрлуулах болон хориотой энэ дээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгдэг юм байгаа. Тэр нохооны асуудал дээр болох юм бол иргэн гомдол тавих юм бол иргэн аж ахуйн нэгж байгууллагаас гомдол гаргах юм бол цагдаагийн байгууллага хуулийн өрөөнд шалгах эрх зүйн үндэстэй. Иргэний хөдөлгөөнийхэн вьетнамчуудад хандан дахин монгол хүнээр оролдож доог дохуу хийвэл хариу арга хэмжээ авч хөдөлгөөн үрднүүлэхээ хүртэл ийхүү олон нийтийн цахим сүлжээгээр зарлаад байгаа юм. Дээрх зураг бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр цацагдахад нүүр царай нийлүүлсэн монгол охидын хувьд бусдаар зөвхүүлж байгаа нь сэтгэл зүйд нь хүндөр нөлөөлж амиа хорлохыг хүртэл завдаж суцаа ханан түргэн тусламж дуудаж аврагджээ. Охины эцэг эх нь Вьетнам иргэний утаснаас алдагдсан зурагнуудыг бусдын нэр хүндээг гутаанд доромжуулахад хүргэсэн гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.